За одоо хэрэгжээд байгаа тэр төмөр зам орчмын орон сууцнууд чинь яг л нүдэн дээр 3 давхар байшин буулгаад 20 давхар бариад байгаа учраас л танаас асуусан. Одоо тэр хэрэгжээд байгаа тэр нөгөө зөвшөөрөл олгоод байгаа нөхцөл байдлаа энтрээ нэг хязгаарлахгүй бол бүр машин байтга явган хүнч төгжрөх хэмжээний асуудлууд үүсгэж байгаа. Тэрийг та бас анзаарахгүй бол хууль хүлээгээд эсвэл засгийн газрын гаргах шийдвэрийг хүлээгээд байгаад байна гэвэл нийслэл төгжрөл байгаад тах гэдэг. Хоёрдугаарт тэр жолоочийн хариуцлагын асуудал. Жолооч нартаа ямар хариуцлага хүлээлгэх юм? Тэрэн дээр та бас хариулж амжсангүй дуусчлаа. Тэгээ одоо тэр нөгөө нэг танаа намал засаг бариад одоо 8 жил болсон нийслэлийг удирдаад одоо сүүлийн хэдэн жил явчихж байгаа. Энэ дээр хариуцлагын асуудлыг одоо та ярьж эхлэн гэвэл бас нэг жоохон эмгэнэлтэй дүр зураг. Та хууль зүйн сайд хүртэл байсан одоо байгаа хүмүүст нь хариуцлагын шууд хүлээлгэх санал та гаргаа явахад хангалттай хэмжээний бяртай байгаа гэж л таныг ойлгоод байгаа. Тэгэхээр энэ дээр та шууд хариуцлагын механизмыг За Нямбатар дарга нэмж хариулъя. За би түрүүн дахиад хэлсэн олон улсын билетийн кассны хажуудлын 3 давхар байшин дээр иргэдэн оролцогчд нь удаадараа шүүгдсэний эцэст өмнөх засаг дарга нарын үед олгогдсон тэр 3 давхар барилгыг бурааж дахиж барих зөвшөөрөл явж байгаа. Би ирснээс хойш нэмж тийм одоо нэгтршил ихтэй байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй газар нэмэлт одоо барилгын зөвшөөрөл өгөөгүй байгаа гэдгийг хэлье. Өмнөхүүд нь дандаа шүүхийн шийдвэрээр явж байгаа. Хоёрдугаарт би нэг статистик хэлье. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд дунджаар 580 мянган машин өдөрт дунджаар орж байгаа. 5 сараас өмнө бол 600 гаруй мянган машин, 5 сарын 15-наас хойш нэг 520-30 ингээд дундчлагад нэг 580 мянган машин орж байгаа. 7 хоногт 3 төрлийн зөрчил дээр манай жолооч нар 5 сая зөрчил үлдэж байгаа. Нийтдээ 15 төрлийн зөрчлийг бид нар хиймэл оюуханд код бичиж оруулахаар За Нямбатар даргад нэмж минут өгье. За 7 хоногт дунджаар 3 төрлийн зөрчил дээр 5 сая зөрчлийг манай жолооч нар үлдэж байгаа. Бид нар замын хөдөлгөөний дүрм заасны дагуу 15 төрлийн зөрчлийг бүгдийг одоо код бичиж оруулаад ингээд зөрчлийг тоолох юм бол 7 хоногт одоо 10 хэдэн сая зөрчил үлдэх гэдэг. Тэгэхээр энэ юуг хараад байна гэхээр Улаанбаатар хотод өнөөдөр дөрвөнгүй ийм хотын хэлбэрлүүгөө явж байгаа учраас бид нар хиймэл оюухан бүхий камерын нэгдсэн системээр жолоочд хариуцлага тооцдог болёо. Энийг эх оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлье. Энэ болтол туршилтаар сануулгах мессежүүдийг явуулъя. Энэ тохиолдолд замын хөдөлгөөний одоо төгжрөл 20-30% буурна гэдэг ийм статистик тооцоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл бүгд дөрмөөрөө явдаг болсон тохиолдолд замын хөдөлгөөний хурд сайжирна, зөрчил багасна, эрчим нэмэгдэнэ гэдэг ийм статистик. Тэр утгаараа энэ нэмэлт өөрчлөлтийг энэ удаа оруулж ирж байгаа.